Хүмүүс зөвлөгөө өгөөд л байдаг. Чи инг одоо тэг ийм байна. Чиний амьдрал энээс эхэлсэн байна. Одоо энд асуудал нь байна гэдэг. Хүрцэн энэ 90-100-д хүн хаанаас л хаан зан дадлын хувьд зөвлөгөө авах боломжтой болсон. Хэрв зөвлөгөө аваад л хүн өөрчлөгдчихдөг байсан бол, зөвлөгөө аваад л хүн бүх асуудлаа шийдчихдэг байсан бол коуч, сэтгэл зүйч, сэтгэл засалж, барайч гэж байх хэрэггүй, багш гэж байх хэрэггүй. Харин зөвлөгөө өгөхөд хүний тарих хамгаалтанд ордог. Хүний тархины хамгаалах, тийм ээ, амигдала итвчдэг. Хамгаалтын механизм итвчдэг. Зөвлөгөө орж ирэх үед эго итвчдэг. Зөвлөгөө хизээч зүрх сэтгэлд нь хүрдэггүй. Харин мэдрэмжийг нь ойлгох, хүний төвшөнд хүлээж авах, жинхэнэ зүрхнээс зүрхэнд харилцаа тогтоох үед хүний мэдрэлийн тогтолцоо өөрчлөлтөд нээлттэй болж эхэлдэг. Логик сэтгэлгээ зөвлөгөөнөөс хайлж өөрчлөлөгчтэй жинхэнэ мэдрэлийн тогтолцооны төвшөнд, хүртгүү мэдээллийн төвшөнд нинж итгэлцлийн харилцаа тогтоон бодит өөрчлөлтийг бэлэглэх боломж тань бий. Та манай хөтөлбөрт амжиж хамрагдаарай. Баярлалаа.